Сая яг Батнарын гишүүний асуусан асуултаас л хөгжүүлээ асуучих. Бүсийн үйлчлэлийн сантай холбоотой. Тэгээ бүсийн үйлчлэлийн сан гэж байгуулж байгаа гол шалтгааныг нь таны сая тайлбараас үндэсний баялагын санд яг энэ газрын төсвийн төлбөр ордгоо маа гэсэн хариулт авах шиг байна л да. Үндэсний баялагын сандаа харин энэ газрын төсвийн төлбөрийн тодорхой хувийг оруулдаг болчул яа. Тэгээд тэнцэнээсээ зарцуулалт нь хийгдээд явдаг байвал давхар өөр олон сан үсэхгүй байх юм шүү гэсэн мал асуулт байна. За тэгээд засгийн газраас яг ямар санал ирсэн бэ танай хууль дээр? Тэрийгээ бас яг одоо хэлээд өгөөрэй. Тэгээд тодорхойлъё. За хууль санаачлагч Соронзон болдог шүүний микрофоны. За тэгэхээр юун дээр бүсчилсэн хөгжлийн сан гэдэг одоо саналыг бол оруулсан тийм үү. Тэгэхээр одоо бид нар ч өнөөдөр хэлц хэсгээ ярьж байгаа. Хэрвээ одоо энэ нэг хэлц хэсгийн дэмжигдээд ажлын хэсэг байгуулах юм бол энэ бүсчилсэн хөгжлийн сан үндэсний баялагын сангаар орлуулах тэр боломж нь бол бас ажлын хэсэг хэлцгэл явцдаа шийдэж боломж бол нээлттэй байгаа л гэж харж байгаа. Дээрэс нь болохоор үндэсний баялагын санд бол бид нар чинь 35%-ийг нь хуваарлаа гэдэг юм санд оруулчихад байгаа шүү дээ тийм. Юм дээр төсөл дээр бол тэгээд үндэсний баялагын сангаас дараагаар нь одоо нөгөө түрүүний ярьсан нэг зорилго бас бүсчилсэн хөгжлийн сан руу яагаад оруулаад байгаа юм бэ? Бүсийн одоо тэргүүлэх чиглэлийн одоо гол томоохон хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд энэхүү сангаас зарцуулах боломж нь бий болох үүднээс тийм шинэ санаагаар сан шинээр бий болгоё гэдэг ийм санал гаргасан. Хэрвээ үнэхээр үндэсний баялагын сангийн одоо зарцуулалтын дотроос тодорхой хэмжээнд бүсийн тэргүүлэх чиглэл рүү зарцуулах боломжтой байхаар тооцоолоод тэр өөрчлөх болно гэвэл тэгж бас тэр нь бол нээлттэй байл гэж хэлмээр. Засгийн газрын сандалтай холбоотой асуудлаар нэмэлт тайлбар гэж байна. За ажлын хэсгийн 6 дугаар микрофоны. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Аж үйлдвэр эрдэс байдлын яам газрын төсний бодлогын газрын дарга ашиглалаа. За аж үйлдвэр эрдэс байдлын яамны зүгээс бол хуулийн төслийг бол дэмжсэн санал явуулсан. Яг вэ гэвэл яг өнөөдөр газрын төсний олборлолт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа Дорнод аймаг, за Дорноговь аймагт газрын төсний салбараас ирж байгаа өгөөж нь бол боддоор одоо ялангуяа төрийн захиргааны байгууллага орон нутагт бол харагдахгүй байна. Тиймээс энэ орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хоригдлуулж байгаа мөнгнөөс одоо тодорхой хувийн тухайн аймаг сумын төсөвт зарцуулдаг болооч гэдэг санал хүсэлтийг бол олон жилийн туршид тавьж ирж ирсэн. За энэ иргэдийн бол орон нутгийн захиргааны байгууллагын хүсэлтээр дөрвөлж газрын төсний салбарыг эсэргүүцсэн маш олон орон нутгийн төрийн бас байгууллагууд иргэдийн хөдөлгөөнүүд бий болсон. Тэгэхээр тухайн аймаг сумын төсөвт суугдж байгаа мөнгө тодорхой болж өгвөл бас ард иргэд өгөөжийг ойлгоод энэ салбарын хөгжил газрын төсний хайгуул ашиглалтыг бас цаашдаа